Та энэ TV мэдээг үзэж байна. За өдөж зовсон иргэд эмнэлгийн үйлчилгээ авахдаа зогсоолын асуудалтай нүүр тулгардаг. Эмнэлгийн зогсоолуудын олонх нь төлбөртэй байдаг. За харин иргэд эмнэлгийн зогсоол үн төлбөргүй байх ёстой гэх байр суурийг илэрхийлж байна. За гэтэл Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн зогсоол үнэгүй байх үед за эмнэлэг рүү орох за автозамд төвчрөл үүсэж иргэн амиа алдаж байсан тохиолдол гарч байжээ. За үзэгчдээ бид Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн автомашины зогсоолоос мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр тус зогсоол бол нийт 30 орчим автомашины багтаамжтай, гэвч одоо нөөц боломжийг дайчлан өдөрт дунджаар нэг 50 орчим автомашиныг нэг дор зогсоох боломжтой байдаг. Тус эмнэлгээр өдөрт 1000 орчим иргэн үйлчлүүлэлтийн 50% нь автомашинтай зорчдог. Эхний 30 минут бол төлбөргүй үүнээс хойш цаг тутамд 2000 төгрөгийн төлбөр авдаг. Хэрвээ одоо эмнэлгийн зогсоолыг төлбөргүй болгох юм бол одоо ойр орчмын орчин суугчид болон эмнэлгээр үйлчлэгээ авч байгаа иргэд машинаа тавиад эргэж гаргахгүй үүнээс үүдэн иргэд эрүүл мэндийн үйлчлэгээ авч чадахгүй байх нөхцөл байдалтай байгаамаа. Даатгалаа төлсөн гэдэг даатгалынхаа хэмжээнд төлсөн хэмжээгээр үйлчлэгээ авч чадахгүй байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ дахиад энэ зогсоолын мөнгөн дээр бас ингээл мөнгө гаргалгадал энэ чинь бас хэцүү байна шүү дээ. Хэвтүүлэхээр үзүүлэхээр ирэхэд эмнэлгийн зогсоол төлбөртэй хор араасаа нэг ачаал үүсээд айгүй хэцүү байдаг. Одоо энэ эмнэлгийнхаа яг үйлчлүүлж байгаа хүмүүстэй үн төлбөргүй үйлчлүүл. Эхний 30 үнэгүй гэснээ 30 минут дуусан гутаа 3 2 цаг болоо гарсан 8 15. Тэгэл яах юм бэ, гарахын тулд төлөөл гарна. Тэг энэ одоо зогсоол бараг бизнес болчихвол гэж хараад байгаа ер нь. Тэгэхээр энэ яг эмнэлгийн зогсоол бол яг ямар зориултаа байх ёстой юм гэдэг одоо бүр болохгүй л одоо хуульчилд юм уу яа нэг. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв 2023 оноос зогсоолоо төлбөртэй болгожээ. Тэрнээс өмнө оршин суугчид автомашинаа хэдэн хоногоор тавиад орхидог байж. Харин төлбөртэй болгосноор иргэд бага төлбөр төлөхийг эрмэлзэж автомашины зогсоолын эргэлт нэмэгдсэн байна. Мөн нэг хүний амбулаторын үзлэг 10 минут үргэлжилдэг. Иргэд цагтаа ирвэл энэ хугацаанд үйлчлэгээ авах боломжтой ч хоцрох эсвэл эрт ирэх дараалал үүсгэх зэргээр хүндрэл учирдаг байна. Төргөн тусламжийн яаралтайгаар маягтаж орж ирээд энд 2 минут гацсан төгжрөл үүссэн, энд зогсоол байхгүй. Тэгээд энийг зохицуулт хийхгүй болохоор тэр хүн тэнд нас орсон тохиолдол бас гарсан бохгүй юу. Тэгэхээр энэ эмнэлгүүдийн зогсоолыг төлбөргүй байлгана гэсэн том жижигээс хамаарч том бол яг уу тэрийг төлбөргүй авахгүй гэж болно. Энэ чинь жижигхэн байгаад хурдан рейс хийлгэж хүмүүсээ гаргаад шулуу явуулах гэх нөгөө хүмүүс ч явахгүй. Зогсоол төлбөргүй хаалга нээлттэй байдаг багт бол оршин суугчдын машин орж ирээд нэг 30 машин оруулж ирэл тавихад маргааш өглөө нь бол ямар ч үйлчлүүлэгч орох машин орох зайвах дамжгүй бол тэгээд яг энэ оршин суугчд зам төв зам руугаа нийлдэг замууд байдаг учраас энэ дээрээ төгжрөл үүсэл түргэний эрүүл машинууд гэдэг юм уу те, эмнэлгийн үйлчлдэг 103 машин, эмнэлгийн өөрийн түргэний машинууд яг төгжрөлд ороо зогсчдөг. Эрүүл мэндийн сайд эмнэлгийн зогсоолуудыг үнэгүй олгох асуудлыг судалж шийдвэрлэн яг эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдэд үнэгүй зогсоол ашиглуулах байдлаар шийднэ гэсэн юм а. Харин эмнэлгүүдийн хувьд чиглэл өгвөл хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ хамгийн бодиттой шийдэл нь өвчтөн эмнэлэгт үзүүлсэн баримтаа үзүүлээд тодорхой хугацаанд үнэгүй эсвэл хөнгөлөлттэй үнээр төлбөр төлдөг болох зохицуулалт хэрэгтэй байна.